За дөнгөж сая Сүхбаатар дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны шүүх хуралдаанд ороод гарч ирлээ. Тэгээд шүүх хуралдаан мөн хойшлоо. 2020 оны 7 сард анх цагдаагийн байгууллагад өргөл гаргасан. Түүнээс хойш 3 жил гарам өрдөгдөөд өнгөрсөн оны 6 сарын 8-ны өдөр шүүхтэр хийж байгаа байхгүй. Тэгээд шүүхтэр хийснээс хойш 8 сар гарны хугацаа өнгөрлөө. Тэгээд ямар шалтгаан хэлдгүүхээр нэг бол шүүгдэгч нь өвддөг, нэг бол шүүгдэгчийн өмгөөлөгч нь өвддөг, нэг бол шүүгдэгч дахин шинэ өмгөөлөгч авдаг. За тэгээд хохирогчоо уулзъя учрыг гэж ирээд таны бие муу байгаа юм таныг үзүүлж харуулъя гэж хэлээд хохирогчоо дагуулж очиод үзүүлээ гэж хэлээд акт авчаад шүүх хуралдааныг одоо хойшлуулчихдаг. Ийм л нөхцөл байдалтаар 8 одоо 9 дахь удаага хойшлж байна. Тэгээд дандаа 1-р эмнэлгээс акт авдаг. Шүүгдэгч нь Баянзүрх дүүргийн харьяатай байгаад байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь Хаан уул дүүргийн харьяатай байдаг. Хохирогч нь Сүхбаатар аймгийн харьяатай байдаг. Гэтэл 1-р эмнэлэг очиод үзүүлдэг. За тэгээд одоо дандаа шөнийн 11 12-ийн үед очиж үзүүлнэ. Үзүүлээд одоо эмнэлэг твдэх шаардлагагүй гэдэг хуудас авдаг. Тэгээд нэг эмчийн магадлалаа бичүүлж авдаг. 6 сард шүүгдэгчийн өмгөөлөгчийг үзүүлэхэд 1-р эмнэлгийн нэг л эмч байдаг. 8 сард шүүгдэгчийг үзүүлэхэд мөн нөгөө эмч байдаг. Ангилал хийж байгаа сувилч нь бас нөгөө төлөв байдаг. Он гараад 24 оны 1 сард үзүүлэхэд хохирогчийг үзүүлэхэд бас нөгөө эмч байдаг. Шүүгдэгч ахаад өвдөхөд нөгөө эмч байдаг. Нэг л эмч 1-р эмнэлэг нэг л эмчтэй бүхэл цаг хугацаанд хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгчийг биеийн өвдөхөөр л очиж үздэг, үзүүлдэг. Ийм л байдалтай. Нэг л эмч акт өгдөг. Шөнө 11 12 цагт очиод 1 цагт үзлэгээ дуусаад явцсан байхад амбулаторийн эмч сууж л байдаг. Тэгээд акт бичиж өгч байдаг. Нэг ийм л одоо дүр зураг харагдаад байгаа юм аа. Хойд болохоор хүндэтгэн үзэх шалтгаантай гэдэг үндслээр хойшлоод байгаа байхгүй. Эндээс би юу хэлэх гэсэн хэрэг өнөөдөр би мөрдөгчийг одоо прокурорыг одоо шүүгчийг буруутгамаар байна. Энд гагцхүү хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааг санаатаа удаашруулж байгаа ийм сэжигтэн яллагддаг шүүгдэгч нарын тоглоом нь хуулийн байгууллага болоод байна шүү. Тийм учраас хууль санаачлах хэрэгтэй субъектүүд нь энэ хуульд нэмэлт өөрчлөлтөө оруулах хэрэгтэй шүү дээ. Яг энэ асуудлын үед би өнгөрсөн оны 8 сард яг энэ зогсчоод 6 өнөө 7 дахь удаага хойшлох бас бухимдаад бичлэг хийлгэжсэн. Өөрөөр хэлбэл 10 сард товлогдлоо. Энэ шүүх хурал 10 сард бол болохгүй. Ямар нэг шалтгаанаар хойшлогдно гэж би таамаглаж ирсэн. Яг л тэр болж байна. Өнөөдөр 24 оны 1 сарын 20 боллоо. Шүүх хуралдаан 2 сарын 19-нд товлогдож байна. Ингээд 9 сар болох нь ш. Ингэж одоо шүүгдэгч бусдын их хэмжээний эдрэнгийг заллим эхэлж авсан шүүгдэгчийн хүслээр одоо хуулийн байгууллага тоглоом болж үүндээ эмнэлгийн байгууллагыг ашиглаж дураараа дүргдэг явны явдлыг дасан зогсоомор байна. Үүнд хууль санаачлах хэрэгтэй субъектүүд ажиллаа хиймээр байна. Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч, Монгол улсын засгийн газар, улсын их хурлын гишүүд гэсэн хууль санаачлах хэрэгтэй 3 субъект байгаа шүү дээ. Яагаад энэ 3 субъектүүд энэ ажлыг хийхгүй байгаа юм бэ? Өнөөдөр бүгд л хүний эрх хэрэгчлөө ардчлал шудраг ус ярьж байгаа. Энэ шудраг усны чинь баталгаа нь хуулиар хамгаалагдчих хэвээр. Хуулийн байгууллагын үйл ажиллагаагаар дамжин илэрх хэвээр. Миний энэ одоо үйлчлүүлэгчийн хувьд тэгэд одоогоос 5-6 жилийн өмнө бусдад залиулсан хуулийн байгууллагад өргөд гомд гаргаад 4 жил одоо болж байна. Асуудлаа шийдвүүлж чаддаггүй. Мөрдөн байцаал прокурорын ялтанд 3 жил шихэн боллоо. Шүүхтэр ирээд одоо 8 сар болж штэ тий. Ийм байж болох уу? Болохгүй байхгүй юу?